Өнөөдрийн ярилцах цаг эрчим хүчний талаар хөндөх болно. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн өнцгөөс эрчим хүчний шийдэл хэрхэн анхаарал татаж байгаа талаар Монгол улсад эрчим хүчний эмнэлгийн шийдлийн чиглэлээр ажиллаж байгаа 30 жилийн туршлагатай архимаас бид тодрууллаа. Bloomberg GIZ буюу Германы олон улсын хамт ажиллагааны нийгмийн зөвлөх ноён Albrecht Kaufтай өнөөдөр ярилцаж байна. Наажмаар нар болон салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь зүйтэй юм шүү дээ. Асуудалд алсын хараатай хандах юм бол ирээдүйд үлдэх цорын ганц эрчим хүчний их усүр нар байх болно шүү дээ. 100 жилийн дараа гэхэд магадгүй нарнаас өөр зүйл үлдэхгүй байх. Харин одоо өөр нэг зүйлийн талаар ярилцъя л да. Цөмийн эрчим хүч сэргээгдэх эрчим хүч хоёрын аль нь зөв шийдэл юм бэ? Олон улсын чиг хандлага ямар байна? Цөмийн цахилгаан станцын талаар маш их ярьж байгаа хэдий ч эх 50 жилд цөмийн цахилгаан станцыг нэмж барихгүй л болов. Таныг юу ингэж хэлэхэд хүргвэ? Та яагаад ийм дүгнэлтэнд хүрсэн юм бэ? Цөмийн цахилгаан станцыг даатгалд хамруулна гэдэг хэцүү хэрэг шүү дээ. Ийм зүйл хийх даатгалын компани бараг байхгүй гэж болно. Тиймээс хувийн цөмийн цахилгаан станц гэж байдаггүй юм. Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг хангахын тулд заавал төрийн оролцоо хэрэгтэй байдаг. Дараагийн шалтгаан бол уран байна. Цөмийн цахилгаан станцын түлш болох ураны нөөц нь хязгаарлагдмал шүү дээ. Байгалийн нөөц дуусгаас ч өмнө ураны нөөц дуусч магадгүй. Энэ бол яагаад ирээдүйд хэтэрхий олон цөмийн цахилгаан станцыг барихгүй болов уу гэж таамаглаж байгаагийн гол шалтгаан юм. Мэдээж үүний зэрэгцээ аюулгүй байдал гэж нэг шалтгаан байгаа шүү дээ. Энд бүс нутгийн ялгаа байна уу? Яагаад тэгэхээр Япон улс цөмийн цахилгаан станцуудаа хаахаар дахин ярилцж байна. Германч мөн энэ замыг дагахаар болж байгаа шүү байна. Харин Саудын хойг болон Арабын орнууд цөмийн цахилгаан станцуудаа аль болох нэмэгдүүлэхийг хүсэж байна шүү дээ. Үүнээс үзэхэд бүс нутгаараа энэ хандлага ялгаатай байна гэж ойлгож болох уу? Аль хэдийн цөмийн цахилгаан станцтай болчихсон Америкийн нэгдсэн улс, Франц, Орос, Хятад зэрэг орнууд цөмийн цахилгаан станцаа нэмэгдүүлсээр байна. Харин миний бодлоор энэ салбарт шинээр олон орон орж ирж байна гэж би бодохгүй байна. Арабын 21 орн цөмийн цахилгаан станцын талаар их ярьж байна л да. Яагаад гэвэл бусад нөөц нь багасж байна. Арабын ертөнцийн хувьд тэд өөрсдөө газрын тостой учраас нүүрс сонголт байж чадахгүй шүү дээ. Харин сүүлийн 10 жил болсон үйл явдлыг аваад үзвэл ажил хэрэг болгосон нарийн төлөвлөгөө боловсруулсан эсвэл цахилгаан станцанд боссон зүйл огт байхгүй. Тийм болохоор би үүнд итгэхээ болоод байгаа. Цөмийн эрчим хүчийг эдийн засгийн хөгжилд хүргэхнийг арга замаа гэж ойлгож болох уу? Яагаад гэвэл ядуу буурай хөгжилтэй орнуудын хувьд үр ашигтай эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх нь харьцангуй өндөр өртөгтэй тусч байна шүү дээ. Цөмийн эрчим хүч нь тэмч тохиромжтой хямд цахилгааны их үүсвэр гэж бодохгүй байна л да. Яагаад тэгэхээр Германыг авч үзэх юм бол бид ихний ээлжинд барьсан цөмийн цахилгаан станцуудаа хааж эхэлж байна шүү дээ. Учир нь бид цөмийн цахилгаан станцаас татгалцахаар шийдсэн. Цөмийн цахилгаан станцыг хаах үйл явцад 25 жил шаардагдаж байна. Энэ нь анх тэдгээр станцуудыг барихад зарцуулж байснаас 2-3 дахин их хөрөнгө шаардаж байгаа хэрэг юм. Ерөнхийд нь аваад үзэх юм бол цөмийн эрчим хүч гэдэг цахилгааны үнэтэй их өсвөр болж байгаа юм. Германы хувьд нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь бусад нөөцөө гүйцэж төрүүлэх боломжтой учраас цөмийн эрчим хүчний станцуудаа хаах нь тийм ч хэцүү биш байгаа. Хөгжиж байгаа орнууд харин яах вэ? Өөрсдийн эдийн засгийн хөгжлөө дүргэсгэх гэж оролдож байгаа буурай орнууд яах вэ? Эдгээр орнуудыг бусад эрчим хүчний их сурвалжуудыг ашиглахыг зөвлөж байна. Нүүрс, байгалийн хий, газрын тос, бас удаанч болон хөгжиж байгаа нарны эрчим хүчийг ашиглаж болно. Хэдийгээр Германд нарны тусгал тийм сайн биш ч үдээс хойш нарны эрчим хүчийг ашигладаг станцууд байгалийн хий станцуудаас илүү хямд эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Энэ бол манай хэрэглээ өндөр байх үед ажилуулдаг станц юм л да. Нарны эрчим хүчний станцууд манай зах зээлээс байгалийн эрчим хүчний станцуудыг шахан гаргаж байна. Хэрвээ нарны тусгал илүү сайн газарт нарны эрчим хүч үйлдвэрлэх станцуудыг байгуулах юм бол эрчим хүчний зардал бүр бага байх болно. Салхины эрчим хүчийг ч бас ашиглах гэж байгаа. Үүний зардлыг сангийн яамнаас гаргаагүй. Тэд улсын төсвөөс татаас авсангүй. Энэ бол өөрөө сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2050 он гэхэд 70-80% хүргэнэ гэсэн зорилготой улс төрийн шийдвэрээр тулгуурлан нэмэлт зардлаа бүрдүүлдэг юм. Хэрэглэгч бүр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд зориулан 10% татвар төлдөг. Би өөрөө ч төлдөг. Манай гэр бүлийнхээ татварыг бас төлдөг. Хэрв сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөө гэвэл би дуртаяа татвар төлөх болно.